Мэндийг хүргэе. За би өнөөдөр эзний үгийг та бүхэнд Колосай 2 дугаар бүлгийн 1-ээс 8 дугаар ишлэлээр хаалцъя. За та бүхэн гаргаж байгаа бах. Шинэ гэрээний Колосай ном 2 дугаар бүлгийн 1-ээс 8 дугаар ишлэлийг би уншия. Колосай 2 дугаар бүлгийн 1-ээс 8. За та бүхэн гаргасан бах. Би чангаар уншия. Би та нарын төлөө мөн Лаудикт байгаа хүмүүс болон зүс царайг минь үзээгүй бүгдийн төлөө хэр их тэмцэлтэй байдгийг минь та нар мэдээсэ. Түүнчлэн тэдний зүрх сэтгэл хайр дотор холбогдсон урам зоригийг олж бүрэн дүүрэн ойлголтын бүх баялагт болон Бурхны нууц болох Христийн тухай мэдлэгт хүрээсэй хэмээн хүсэж байна. Христ дотор мэрэгэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. Хинч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлэг гэсэндээ би үүнийг хэлж байна. Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаач сүнсээрээ та нартай хамт байж та нарын жоронтой бөгөөд Христ дэх итгэлтэй баттай байдгийг чинь харж баярладаг. Тиймээс та нар Христ Есүсийг хүлээн авсан шигэ түүн дотор алхаж заалгасан ёсороо түүнд үндэслэгдэн байгуулагдаж итгэлээр батчин улмаар талархлаар бялгах тун. Хэн нэгэн та нарыг Христийн дагуу биш харин хорвоогийн язгуур юмс хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэх тун. Учир нь түүн дотор Бурхны төгс дүүрэн бүхлээрээ биетээр оршдог. Бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн түүн дотор та нар төгс болгогцсон. Аамен. За өнөөдөр би эзний үгийг та бүхэндээ төгс болгогдсон итгэлийн хүн гэдэг сэдвээр хуваалцъя. Төгс болгогдсон итгэлийн хүн. За та нар бүгдээрээ мэднэ төгс хүн гэж нэгч байхгүй. Гэхдээ бид нар бэлгшээгээд үр хүүхдтэй төгс энтер гэсэн нэр мэр өгдөг. Жишээлбэл миний хоёр хүү хоёулаа төгс гэдэг нэрээр эхэлдэг те. Төгс бэлэг, төгс ивэл. За миний нэрний утгач гэсэн яг үндсэндээ төгс гэсэн утгатай. Төгөлдөр гэдэг энэ үгийн үндэс язгуур нь өөрөө тэгүс гэсэн үндсэн утга дээр суйрлаж явдаг ийм үг байгаа. Тэгүлдэр гэж те яг юугаараа ярих юм бол жинхэнэ монгол хэлний галгаараа бичигдэх юм бол тэгүлдэр гэж бичигддэг. Үгийн үндэс нь өөрөө төгс гэсэн утгатай. Тэгэхээр яг эцэг их маань намайг төгс төгөлдөр байгаасаа гэж энэ нэрийг өгсөн. За би бас их нартайгаа ярьж байгаад хоёр хүүдээ үргэлжлүүлээд төгс бэлэг, төгс ивэл гэдэг энэ нэрний ингээд утгыг үргэлжлүүлээ явж байгаа. За миний дүү маань бас төвшин төгс гэдэг нэртэй. Бас төгстэй бас тийм ээ. Тэгэхээр ингэж бэлгшээгээд бид нар ингээ үр хүүхдүүдэд энэ нэрийг бид нар өгдөг. Гэхдээ бодит амьдрал дээр төгс хүн гэж байдаггүй. Бид бүгдээрээ алдаатай. Бид бас бүгдээрээ нүгэлтэй. Бид бүгдээрээ сул талтай. Бидэнд сайн тал бол маш олон байгаа. Гайхалтай. Гэхдээ сул тал болгоныг ингээд жичээд тоочих юм бол бас л олон юм гарч ирэх. Тийм ээ, заримдаа төвчээргүй, адгуу. Тийм ээ, заримдаа ухаан муутай. Заримдаа ухаан нь хайцсан гэмээр тэнэг юм шиг ааш гаргадаг. Тийм ээ, уул нь сайн хүн штэ. Тэгвэл энэ хүн чи яач ба гэмээр заримдаа энэ сонирн болчдөг. Тийм ээ. Энд бол янз янзын шалтгаанууд байдаг. Бидний хувьд гэр бүлээсээ багасаа авсан хүмүүжил, орчны нөлөө, найз нөхдийн нөлөө, за тэгээ явцын донд сурж авсан зүйл энтергээд олон сайн муу эерэг сөрөг зүйлс бидний зан чанарыг хов хүний маань бүрэлдэн тогтоход бол нөлөөсөн байдаг. Гэхдээ л хүн гэдэг амтан бол үргэлжил төгс юмыг ирж хайж яадаг. Үргэлжил ямар нэгэн төгс зүйлийг ирж хайж яадаг тийм ээ. Ямар нэгэн байдлаар амьдрал тийм болоосай. Би тийм байх юмсан. Би чаддгүй маахад дараагийн үе маань тийм байгаасаа гэсэн нэг ийм мөнхийн хүсэл хүн болгоны дотор байдаг. Тийм ч учраас эцэг эхчүүд өөрийнхөө амьдралж байгаа насандаа гүйцэлдүүлж чадаагүй хүслээ үр хүүхдүүдээрээ гүйцэлдүүлэх гэж бас их хичээдэг тал бас ямар ч эцэг эхэд байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө өөрийн мөрөөдөөд амжаагүй зүйлээ үр хүүхдтэй тэрийг ингээ мөрөөдөл болгож өвлүүлж өгөөд үр хүүхдэнд тэрийг ингээд гүйцэлдүүлчихээсэ гэсэн нэг юм нууцхан хүсэл. За энийгээ заримдаа ингээд нэг ил тод хүүхд руугаа шахдаг
тэр тал бол бас байдаг. Тэгэхээр энэ юуг харуулдаг вэ гэхээр хүн болгонд нэг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр бид бүгд л сайныг хүсэж байдаг. Бид бүгдээрээ л амьдрал энээс илүү сайн байж болно. Би энээс илүү сайн байж болно. Уул нь тийм байх учиртай юм гэсэн нэг ийм зүйлийн төлөө бид үргэлж хүсэж идэг. Сайн мэдээ тарагч чуулгануудыг тарьсан Илч Паул чуулганы өсөлт төлөвшөлтийг Христийн дотор бас яг ийм болоосаа гэж хүсэж ирсэн. Ийм одоо төгс төгөлдөр болоосаа гэж ингэж хүсэж ирсэн. Христ болох тэр тэргүүн болох Есүс дотор бүх чуулганууд төгс болоосаа гэж Паул бас чуулгануудыг ингэж хүсэж ирсэн. Тэгэхээр эцэг эхүүд үр хүүхдүүдээ сайн байгаасаа төгс төгөлдөр байгаасаа гэж хүсдгийн адил Илч Паул чуулганыг бас мөн Христийн дотор төгс болоосаа гэж хүсэж байна. Тэгэхээр Паул тэгж хүсээд энэ Библиэлд ингэж бичиж үлдээсэн энийг нь өнөөдөр би уншиж Христэд итгэж байгаа би бас өөрийнхөө үйлчилж байгаа чуулганыг бас ийм байгаасаа гэж хүсэх нь Бурхны хүсэл гэж би итгэж байна. Яагаад гэвэл биднийг ингэж хүсүүлж, ингэж залбируулж, ингэж зүтгүүлэхийн тулд бичээс дээр энэ үг бичигдэж үлдсэн. Паул энэ хүслээ, энэ залбирлаа, энэ сүнсний тэмцлээ Паул бичээс дээр бичиж үлдээсэн. Тийм болохоор өнөөдөр Колосай чуулганыг Христийн дотор, тэргүүн болох Есүсийн дотор төгс болон өсөөсөө гэж Паул хүсэж байгаа энэ хүсэл нь Бурхны бидэнд хандсан, манай Битаний уургас чуулганд хандсан мөн хүсэл болоо хэмээн бид хүлээн авах нь зүйтэй буй за. За тэгэхээр нэгдүгээр ишлэлээс хараад явъя. Хоёрдугаар бүлгийн нэгдүгээр ишлэл би та нарын төлөө мөн Лаодикт байгаа хүмүүс болон зүс царайг минь үзээгүй бүгдийн төлөө хэр их тэмцэлтэй байдгийг минь та нар мэдээсэй. Паул энэ загтлаа хоёр чуулганд бичсэн байгаа. Нэг нь энэ Колосайчууд, нөгөөх нь Лаодик. Тэгээд Лаодик хот болон Колосай хот бол хоорондоо их ойрхон хот байсан. Тэгээд энэ хоёр хот бол бас Бага Азийн хойг дээр Эфес хоттой ойролцоо юм хот байсан. Паул Эфесийн чуулганд 3 жил орчим үйлчлэх хугацаанд энэ хоёр чуулган дамаа таригдсан чуулганууд байсан. Эфесийн чуулганаас болж дамаа таригдсан чуулганууд байсан. Паул өөрөө бол яг энэ Колосай хот үйлчлээ. Паул Эфес хотод 3 жилийн турш үйлчлэхдээ 2 жил 6 сарын туршид Паул тэр Турааны сургууль дээр заасан. Тэгээ ингэж заагаад энэ сурж исэн хүмүүсээ Паул эргэн тойрны хот тосготууд руу илгээж Бага Азийн хойг даяар сайн мэдээ тунхаглуулсан. Энэ сайн мэдээ тунхагласны үр дүнд босч ирсэн чуулгануудын хоёр нь өнөөдөр Библиэд тэмдэглэгдэн үлдсэн Колосай, нөгөөх нь бидний энд уншиж байгаа Лаодик гэсэн энэ хоёр хотын чуулганууд бол тухайн үед одоо Паулын Эфесийн үйлчлэлийн одоо шууд бас үр дүнд таригдан одоо бий болсон ийм хоёр чуулган байсан. Бид нар өнгөрсөн 7 хоногт Эфес хотын чуулганд хэлэгдсэн үгсээс бид хамтдаа сурсан эв нэгдлээс сах гэсэн үгээр сэдвтэйгээр бид нар хамтдаа эзний үгийг сурч ирсэн. Тэгээ Эфесээр дамжуулан энэ Колосай хотын чуулган болон Лаодик хотын чуулганууд бол бий болсон байна. Тийм болохоор Паул хэлж ийн л да. Би та нарын төлөө мөн Лаодикт байгаа хүмүүс болон зүс царайг минь үзээгүй бүгдийн төлөө хэр их тэмцэлтэй байдгийг минь та нар мэдээсэй. Зүс царайг минь үзээгүй гэж байгаа юм. Тэгэхээр Паул Колосайд очиагүй, Лаодикт бол очиж байгааг байна. Гэхдээ Паулаас сурсан хүмүүс Колосай хотын чуулган, Лаодикийн чуулганыг бол одоо бий болгосон байх нь шүү дээ. Тэгээд энэ хоёр чуулган руу бол Паул яасан гэхээр энэ Колосай гэдэг энэ загтлыг бичээд илгээсэн энэ Колосайчуудад очисон энэ загтлыг цааш нь Лаодик хот руу давхар явуулж Лаодикийн Христ итгэгч нарт бас энэ загтлыг бол бас уншуулж исэн түүхтэй байдаг. За тэгээд Паул хэдийгээр зүс царайгаараа та нар намайг хараагүй ч гэсэн би та нарын төлөө маш их тэмцэлтэй байдгаа гэж хэлж байна. Энэ ямар тэмцэл яриад байгаа юм? Дотоод хувь хүний өөрийнх нь нөгөө дотоод зөрчлийн тухай ярьж байна уу? Энэ бол сүнсний тэмцлийн тухай ярьж байгаа. Үнэхээр энэ чуулганууд Христ өөд, Христийн дотор, Христийн үнэн мэдлэг дотор төгс төгөлдөр болон өссөөсэй гэж
Паул энэ чуулгануудын төлөө тэмцэж ирсэн. Тэр залбирлаараа тэмцэж ирсэн. Тэр захиа бичээд явуулсан. Энэ чуулгануудын тал дээр Паул санаа тавьж ирсэн. Энэ чуулганууд юу болж байгаа бол гэж санаа нь зовж ирсэн. Тэгээд энэ чуулгануудын өсөлтийн төлөө Паул залбирж ирсэн. Тийм учраас Паул үүнийг юу гэж хэлж байгаа юм гэхээр би та нарын төлөө хэдийгээр та нар намайг зүс сараагаараа намайг хараагүй ч гэсэн бид нар уулзалдаагүй ч гэсэн би та нарын төлөө хэрэг тэмцэлтэй байдгийг та нар мэдээсэй гэж. Тэгэхээр хүний эцэг хүн үр хүүхдийн төлөө байнга санаа нь зовж идэг тийм ээ. Яг үүнтэй адилхан элч хүн тархицсан чуулганыхаа төлөө, чуулганыхаа эрүүл өсөлтийн төлөө байнга сэтгэлэн зовж исэн байна. Тийм учраас Паул юу хийж исэн бах вэ? Байнга залбирч исэн байна. Сүнсээр тэмцэж исэн байна. Муу сүнснүүдийн эсрэг залбирч исэн байна. Муу сүнснүүдийг хөөж исэн байна. Колосай хотын чуулган сүнсээр өсөж хүчрхэгжээсэй гэж залбирч исэн байна. Тэгээд тэднэрт заагаад хүн бас илгээж исэн байна. Хүмүүсийг сургаад, заагаад, бэлтгээд тэр бэлтгэсэн сургасан хүмүүсээ Колосай хот болон Лаодик хот руу илгээж исэн байна. Тэд Паулаас сурсан зүйлээ очоод энэ хотын чуулгануудад зааж сургаж ингэж үйлчилж исэн байна. Өөрөөр хэлбэл Паул хэдийгээр биеэрээ тэдний дунд байхгүй ч гэсэн Паул байнгын сүнсний тэмцлийг Колосай болон Лаодикчуудын төлөө хийж исэн. Юуны төлөө? Тэд өсөөсэй гэж хүсэж исэн ба. Есүс өнөөдөр та бид хоёрыг өсөөсэй гэж хүсдэг. Эзэн Есүс Христ Бурхан эцгийнхээ баруун талд залраад бидний байдаг. Есүс бидний төлөө залбирч байдаг гэж хэлсэн. Тэр бас биднэрт орон байр бэлтгэхээр явсан. Эргэж ирээд биднийг авна гэж хэлсэн. Тэгээд тэр бидний төлөө үргэлж залбирч байдаг гэж хэлсэн байдаг. Петр Мосенс чамайг сорих гэж байна. Харин би чиний төлөө залбирсан гэж Есүс хэлсэн байдаг. Тэгэхээр эзэн Есүс бидний төлөө залбирч байдаг. Эзэн Есүс Бетаны урагш чуулганы төлөө залбирч байдаг. Эзэн Есүс Христ өнөөдөр таныг итгэлээр өсөөсэй. Улам илүү ихийг таньж мэдээсэй. Сүнслэг үр жимсийг гаргаасай. Улам илүү зан чанараараа төлөвшөөсэй. Өсөөсэй. Өгдөггүй бол өгдөг болоосай. Сайн мэдээ тарааж чаддаггүй бол тарааж чаддаг болоосай. Гэрчлэлээ хуваалцдаггүй бол хуваалцдаг болоосай. Тиймээ төвчээргүй байдаг бол төвчээртэй болоосай гэж Есүс таныг өсөхийн төлөө итгэл дотор таныг улам илүү баталгаажин хүчрхэгжин өсөхийн чинь төлөө бидний эзэн Есүс Христ үргэлж тэмцэж залбирч байдаг юм аа. Тийм учраас би энэ зүйлээр өнөөдөр таныг юу гэж ятгах гэдэг юм бэ гэхээр Христийн дотор бүгдээрээ хамтдаа төгс болгогдцгоё. Христийн дотор бүгдээрээ төгс болохоор хамтдаа өсцгоё. Энэ л зорилгыг бүгдээрээ өмнөө хамтдаа тавьцгаая гэж та нарыгаа уриалахыг хүсэж байна. Цааш нь үргэлжлүүлээ 2 дугаар ишлэл дээр түүнчлэн тэдний зүрх сэтгэл хайр дотор холбогдсон урам зоригийг олж бүрэн дүүрэн ойлголтын бүх баялагт болон Бурхны нууц болох Христийн тухай мэдлэгт хүрээсэй хэмээн хүсэж байна гэж 2 дугаар ишлэл дээр үргэлжлүүлэн хэлсэн. Паул тэдний төлөө тэмцэхдээ яг ямар болоосаа гэж Паул Колосайчууд болон Лаодикчуудын чуулганыг яг ямар байгаасаа гэж хүсэж байгаагаа яг энэ дэр хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр хоорондоо хайраар холбогдосоо гэж Паул хүссэн байна. Колосай Христ итгэгч нар хоорондоо, Лаодик хотын Христ итгэгч нар хоорондоо хайраар хоорондоо холбогдосоо гэж, хайр дотор холбогдсон урам зоригийг олж гэж энэ ишлэл дээр хэлсэн байх шүү дээ. Тэгэхээр хайр дотор Христ итгэгч нар хоорондоо холбогдсон байх нь чухал байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө тор одоо нөгөө загас барьдаг тор тийм үү? Хоорондоо ингээд бүгд ингээд холбоотой байдаг тийм үү? Бүр энэ болонд байгаа нэг хэсэг, энэ болонд байгаа нэг деталь хоёр явсаар агаад хоорондоо холбоотой байдаг. Хаанчлалыг загас барьдаг тороор бас зөвлөлөн хэлсэн байдаг Библиэлд тийм ээ. Хаанчлал бол загасны тортой адилхан. Маш их загасыг барьдаг шиг Тэнгэрийн хаанчлал хүмүүсийг хаанчлалдаа оруулна гэж загасны тороор зөвлөлөн хэлсэн. Хоорондоо юм холбоотой байдаг. Яг үүнтэй адилхан чуулганы Христ итгэгч нар бид нар хоорондоо холбоотой байдаг. Магадгүй та шууд нэг дор 100 хүнтэй холбоотой биш. Та өнөөдөр энэ чуулган дотор нэг 5 хүнтэй, 10 хүнтэй та бол холбоотой байгаа. Гэхдээ таны холбоотой байгаа тэр 5, 10 хүн чинь цаашаага сүлжээгээрээ дамжуулаад энэ чуулганы бүх хүмүүс та нар хоорондоо холбоотой байгаа. Гэхдээ энэ холбоо нь ямар холбоо байгаасаа гэж Паул сүнсээр тэмтэн залбирч ирсэн бэ гэхээр хайрын холбоо байгаасаа гэж. Хоорондоо хайраар холбогдсон байгаасаа энэ чуулган хүмүүс нь хоорондоо бие бинийгээ ойлгодог, дэмждэг, нэгээ хүлцдэг, нэгээ өршөөдөг, нэгээ уучилдаг, нэгнийхээ сул тал дээр нь зогсдог, хамтдаа нийлээд хаанчлалын төлөө явдаг, хайраар холбогдсон байгаасаа гэж Паул хүсэж байсан. Есүс ч гэсэн өнөөдөр Бетаны урагш чуулганы бүх итгэгчдийг
хайраар холбогдсон байгаасаа гэж хүсэж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Бид нар энэ хорвогийн хүмүүстэй янз бүрийн зүйлсүүдээр холбогддог. Бид нар бизнесийн холбоотой хүмүүс байна. Биднэрт хоббигоор холбогддог хүмүүс байна. Биднэрт одоо юу гэдгийг дур сонирхлоороо, ижил зовлонгоороо холбогдсон хүмүүс байна. Жишээлбэл хүүхэдтэй ээжүүд зэрэгцээ суухаараа шууд яриа өөрөндөө хүүхдээ яриа л эхэлдэг. Хүүхдэрээ холбогддог. Бизнес гэдэг хүмүүс яадаг вэ? Суугаад ярих юм бол бизнесийн жаргал зовлонгоо ярина. Шууд л тэр хоёр нэг яг уу Wi-Fi яг адилхан тийм үү? Нэг долгион дээр яг таардаг. Энэ дэлхийн хүмүүс бол олон зүйлээрээ ингэж хоорондоо холбогддог. Зарим хүнтэй бол долгион таардаггүй. Нэг л долгион таарахгүй байна энэ хүнтэй. Яриа нэг л нийлэхгүй байна гэж. Харин Христ итгэгчдийн хувьд бол тийм биш. Бидний хувьд бол бидний холбодог нь Бурхны хайр юм. Эзэн Иесус Христийн хайр юм. Та өнөөдөр тэр хүнтэй ярих гэхээр сонирхол өөр байж болно. Та тэр хүнтэй ингээ ярих гэхээр өнөөдөр таны боловсролын түвшин та хоёрынхаа өөр байж болно. Магадгүй нийгэмд эзэлж байгаа байр суурьаараа та нар өөр байж болно. Магадгүй та нарын эзэмсэн мэрэгжил туршлага амьдрал туулж өнгөрүүлсэн зовлон жаргалаараа та нар өөр байж болно. Гэхдээ энээс болоод хоёр тийшээ салж байгаа бол та итгэлийн хүн биш байна гэж би хэлмээр байна. Та хин гэдгээ мартсан байна гэж би хэлмээр байна. Энээс болоод та хин нэгний хүлээн авч чадахгүй. Энээс болоод та хин нэгэнтэй ярьж чадахгүй. Энээс болоод хин нэгэнтэй та найзалж чадахгүй байгаа юм бол та бардан байна гэж би хэлмээр байна. Учир нь таны дотор Христийн хайр одоо хэрнэ байна гэж юу гэж би асуумаар байна. Паул нэгэн удаа ингэж хэлсэн байдаг. Би юудын хүмүүстэй юудын хүн шиг ярьдаг. Би харин үстнүүдийн дунд очихоор ингээд нэг юудээ аашлаад нэг юм юудээгээрээ аашлаад эдэггүй. Би харин үстнүүдийн дунд очихдоо яг харин үстэн шиг би ярьдаг. Би сул дорой нэгэнтэй ярихдаа би сул дорой төвшөнд нь тааруулж ярьдаг. Би хүчтэй нэгэнтэй ярихдаа би хүчтэй төвшөнд нь би ярьдаг гэж. Паул ингэж хэлсэн. Би хүн бүгдийг талдаа оруулж хүн болгоныг би эзэн дотор авчрахын тулд би юм болгон болж ялаа гэж хэлсэн байдаг. Энэ бол хайр. Энэ бол хайр. Юм болгон болно гэдэг чинь та загс өрөх сонирхолгүй мөртлөө мантахаа та загсны тухай ярихдаа өөрийгөө буулгаж тавиад мантахыг босгохын тулд та загсны тухай тэр хүнээр ингээ яриулна гэсэн үг. Мантахаа бол шүдний эмч. Би шүдний эмч биш. Би жүтний эмчний ямар ч зовлон би мэдэхгүй. Минийхаар бол их л хуйнтдаг байх л гэж би бодож байгаа. Шүдний эмчиг бол. Тэгээ мантахаа өтөө хоёр болоо жишээ нь бол хуйнгаараа адилхан байж магадгүй. Би амар бас хуйнтдаг байхгүй. Баясаа миний өнгөрсөн бүтэн санд миний өнгөрсөн тэрний өмнөх тэр энийг барьж гаран сарваасан шүү дээ бүр. Тэгэхээр яг уу надаа сонирхолгүй байж болно. Гэхдээ би тэр хүнийг олж авахын тулд би тэр хүнийг босгохын тулд би тэр хүнтэй хайраар холбогдож байна. Гэхдээ үүнд ямар нэгэн сэжим хэрэгтэй. Тэр хүний шүдний тухай би ярьж болно. Асууж болно. Энэ донд тамирчин хүн байгаа бол тамирчны тухай ярьж болно. Спортын тухай ярьж болно. Спортын амжилтын тухай ярьж болно. Харин бардам хүнтэй ингэж хүнтэй ингэж ярьдаггүй. Яг бол миний сэдв биш уучлаарай. Яг би сонирхдаггүй юм чи. Тэг би сонирхдаггүй сэдвэрээ заавал ягаад намайг энэ хүнтэй ярь гэдэг юм. Би ярихгүй. Энэ хүн бол өөрийнхөө төлөө хүн бол юм байдаг. Харин бусдыг босгоё, бусдыг барьж байгуулъя, бусдыг талдаа авъя, бусдыг Христийн дотор босгоё. Би бусдад үйлчлэе гэсэн хүн бол тэр хүн хинбэ гэдгийг нь олж мэдээд тэр сэдвүүдээр нь тэр хүнэн дээр очиод тэр сэдвүүдээр нь орж ярьж тэр хүнийг өөртөө татаж чаддаг. Энэ бол хайр юм. Христ юм болгонд юм болж гисэн. Яг үүний үлгэр жишээг Паул өөрийнхөө амьдрал дээр жишиж өгсөн. Өндөр байр суурьтай, өндөр боловсралтай, өндөр ажил мэргэжил эзэмшдэг хүмүүс заримдаа бууж ирж нийгмийн доод давхаргын хүмүүстэй харьцаж чаддаггүй. Яг бол тэр доод давхаргын хүмүүс дэшээ өгсөж ярих боломж байдаггүй. Тэр дээр байгаа хүн л бууж ирэх ёстой. Доор байгаа хүн тэгж өгсөж ингэж нэг тэр өндөр зиндааны хүнтэй өндөр зиндаанд нь гарч ярина гэдэг бол хүн болгоны чаддаг зүйл биш. Харин тэр дээр байгаа хүн доошо бууж ирж ярих бол боломжтой. Өөрийгөө хоослоод тэр хүний төлөө даруй болоод тэр хүнийг босгохын тулд энийг ярьж боломжтой. Тийм учраас Христ итгэгч бидний хувьд мэрэгжлээрээ ялгардаггүй. Христ итгэгч бидний хувьд бид нар боловсрлоороо өнгөрдөггүй. Христ итгэгч бидний хувьд би бизнесээрээ ихрэхдэггүй. Христ итгэгч бидний хувьд Бурхны хайрын улмаас хинтэй ч гэсэн ярьдаг. Хинтэй ч гэсэн Христийн дотор нэг байдгаа харуулж хамтдаа хаанчлалын төлөө явж чаддаг. Энэ бол эзний хайр юм. Тийм учраас Паул Колосачуудын
эзэн дотор төгс төгөлдөр болоосоо гэж хүсэхдээ яг юу хүсээд байсан юм? Тэр төгс төгөлдөр тэр Христийн дотор төгс болно гэдэг байгаа нь яг ямар байдлыг хэлээд байгаа юм? Тэр чинь нэг юм тодорхойлт байх ёстой үстэй. Тэр төгс байдал гэдэг дотор чинь тэр нь юу вэ гэхээр хоорондоо хайраар холбогдоосоо гэж. Энд байгаа хүмүүс та нар бие биентэйгээ хайраар холбогдоосоо. Би энийг л өнгөрсөн бүтэн сая өдөр хэлэх гэж оролцсон юм л да. Тэрнээс төгөлдөр гэдэг хувь хүнээрээ яриул ном сумаа яриад явчихна нөгөөх чинь. Тэ, ном сумаа яриад явчихна. Гэтэл ном сум сонирхдаггүй хүмүүсийн бие яах гэж байгаа юм тэгээд. Тэдний бие яах юм? Ном сум сонирхдаггүй бол явна л үз гэж би хэлж болох уу? Ийм ирэх надаа байгаа юу? Ингэж хэлж байгаа бол би үнэхээр юм бардан байна гэсэн үг. Ном сум сонирхдаггүй хүний хажууд би ном сумаа авч хаяад тэр хүн юу сонирхдаг дээр нь би тэр хүнтэй яриа өөдөж тэр хүнийг Христийн дотор барьж байгуулж чадж байгаа бол сая бол би төлөвсөн хүн болжээ. Сая бол би том ах болжээ гэсэн үг. Сая бол би одоо яах вэ? Үнэхээр хүнийг нэг хайрлж чаддаг хүн болжээ гэсэн утгатай байна шүү дээ. Би түүх ярих их дуртай. Зарим хүнтэй түүх ярихаар амар гоё сонсдог. Хүүх пастратаас ямар гоё сонин түүх ярьд юм байл яриад байгаа шээ гэдэг хүмүүс байдаг. Гэтэл ингээд сонсож яснаа яа за ингээд хоол моол гэх нэг юм яриа явчихдаг хүмүүс бас байдаг. Нэг тийм сонин биш тэр түүх. Тэрэнд бол яг би дэгсгийг л чимэг болцдог цаазаа. Тэглээгээ би тэр хүнд гомдохгүй. Тэглээгээд би тэр хүнтэй одоо дараа нь дахиад ярихгүй марихгүй энэ гэдэг дэх явахгүй. Тэр тийм л биз. Тэгвэл тэр хүн юу сонирхдгийг. Тэр хүнтэй би яаж яриул дээр байдгийг. Тэр сэдвэр нь би түүнтэй холбогдно. Яагаад? Надад Христийн хайр байгаа учраас. Байгаа учраас гэж бардамж байгаа юм биш зүгээр байх ёстой учраас. Тийм учраас би тэг хэрэгтэй юмаа гэдэг утгаар нь би хэлж байгаа юм. Тэгээс байгаа гэж би бардамнаагүй шүү. Байдаг учраас ер нь байгаа юм бол би тэгх ёстой гэдэг утгаар нь би хэлж байгаа хгүй юу? Цаашаа үргэлжлүүлээд тэр төгс байдал төгс болгодё гэж Паул төгсгөлд нь хэлсэн шүү. Бидний дөрөвний уншсан багц ишлэлийн 10 дугаар ишлэл дээр нь төгсгөлд нь төгс болё гэсэн. Тэгвэл төгс олно гэдгээ өөр юу гэж ойлгож байгаа юм? Нэгдүгээр хайраар холбогдохыг хэлж байгаа юм байна. Хоёрдугаар бүрэн дүүрэн ойлголтын бүх баялагт болон Бурхны нууц болох Христийн тухай мэдлэгт хүрээсэй хэмээн хүсэж байна гэж. Тэгэхээр мэдлэгт хүрээсэй. Христийн тухай мэдлэгт хүрээсэй гэж. Христ дотор мэрэгэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. Хинч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлэг гэсэндээ би үүнийг хэлж байна. Тэгэхээр хоёр юмн дотор Христ итгэжтийг Паул өсөөсэй гэж хүссэн тийм үү? Нэг нь бусдтай хайр дотор холбогдож чаддаг байгаасаа. Нөгөөх нь Христийн мэдлэг дотор өсөөсэй. Христийн мэдлэг дотор өсөөсэй. Тэр Христийн мэдлэг дотор ч бүх нууцуд байгаа гэж хэлж байгаа. Бүх нууцуд байгаа. Нэрэл тийм дээ. Миний хувьд 30 жил цуглаанд явж штэ тий. Библи бол маш эртний ном гэж зарим хүмүүс боддог. Шашны ном гэж боддог. Гэтэл энэ бол яг үнэндээ бидний амьдралын гарын авлага байдаг. Өдөр бүрийн амьдралын минь харилцааны тухай маш тодорхой ярьдаг ийм ном байдаг. Энэс уншсан зүйлээ сурснаа ингээ хэрэгжүүлээд явхад хүмүүс яадаг вөхөр чи яаж энэ мэрэгэн ухаантай болсон бэ гэж асуудаг. Библиэс юмаа гэж хэлэхээр гайхдаг. Өөр ямар нэгэн бестселлер номноос ч юм уу олж авсан юм шиг ойлгодог. Гэтэл Библи дээр нөгөө харилцагчаа хүндлэх, бусдад үйлчлэлээрээ манлайлах бүх нууцуд нь байж идэг. Энийг өнөөдөр хорвоо ярьж байгаа. Та нар энэ инфлюенсерүүдийн подкастуудыг сонссоо. Та нар энэ одоо тэр анхдагч тэр бизнесийн гараа эхлүүлж байгаа тэр мундаг тэр нөлөөлөгч нарын тийм ээ стартап хийж байгаа тэр мундаг залуучтай яриаг өстө дандаа Библийн зарчим ярьж байна. Тэд нар энэ Библийн зарчмаа тэд нар өөрсдөө баруунаас сурсан байдаг. Гарч ирсэн гэдэг. Тэгээ тэд энийг зүгээр ингээд амар амьдралын ухаан гэж бодож ярьдаг энийг. Амар ингээд нөгөө смарт лаг энэ харилцааны энэ чадамж энэ гэж бодож ярьдаг энийг. Гэтэл энэ чинь уг үндэс нь өөр Библи байдаг. Библи дээр тулгуурлаж энэ өөрөө гарч ирсэн байдаг. Библи дээр тулгуурлаж тэр улс, тэр нийгэм, тэр бизнесүүд нь хөгжсөн байдаг. Тэрийг нь өнөөдөр бид нар аваад өнөөдөр энд амар юм мэддэг хүн шиг яриад байгаа. Гэтэл үндэс суурь нь өнөөдөр таны миний гар дээр байна шүү дээ.
Христийн дотор бүх мэдлэг, бүх мэрэгэн ухааны нууц энэ дотор бүрэн төгс байгаа. Хаанаас ч хайх хэрэггүй. Хаанаас ч хайх хэрэггүй гэдгийг нь би өөр ном битгий унших гэсэн утгаараа хэлж байгаа юм биш. Өөр ингээд боловсрал битгий эзэмш, битгий оюутан бол битгий сур гэж байгаа юм биш. Сурах хэрэгтэй. Тухайн салбараараа та мэрэгших хэрэгтэй. Гэхдээ итгэл үнэмшлийн хувьд таны үндэс суурь бол Библи байх ёстой гэдгийг би хэлж байгаа. Тэгээд 5 дугаар ишлэл дээр хэдийгээр би биеэрээ байхгүй байгаач сүнсээрээ та нартай хамт байж та нарын журамтай бөгөөд Христ дэх итгэлдээ баттай байдгийг чинь харж баярладаг гэж энэ төр хэлсэн. Паул Колосайчуудтай хамт байж чадахгүйсэн. Лаудикчуудтай яг махан биеэрээ хамт байж чадахгүйсэн. Паул Эфест байсан. Дараа нь Паул Ром явсан. Тэр Ромын шоронд байсан. Паулын Колосайчуудтай, Лаудикчуудтай хизээж хамт байгаагүй. Гэхдээ Паул энэ дэр ингэж хэлж байна. Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаач сүнсээрээ та нартай хамт байж та нарын журамтай бөгөөд Христ дэх итгэлдээ бат байгааг чинь харж баярладаг гэж. Яг хажууд нь байгаа юм шиг. Тэгээд Колосайчууд болон Лаудикчуудын итгэлээр өсөж байгааг нь харахтаа би баярлана гэж. Яг хажуунаас нь харж байгаа юм шиг ярьж байгаа энэ дэр. Тэгээд сүнсээрээ хамт байхтаа гэж хэлэхдээ энэ жижиг Иесусгээр эхэлж байгаа сүнсээр ярьсан ба. Энэ өөрийнхөө сүнсийг ярьж байгаа. Тэгэхээр та гайх хэрэггүй яна уучлаарай. Энд чинь Паул чинь биенээсээ гарч яваал те. Нөгөө махан бие нь Ромын шоронд үлдсэн те. Тэгээд нөгөө сүнс нь ингээд аялж яваад нэг хий үзэгдэл болж Колосайд очоод ингээд хажууд нь хүн амтны хажууд сууж мууж хүн амтаа айлгаад юу вэ чи хүн байна уу даа гэх нэг юм хий үзэгдлийн нэг юм сүнснээс айц үүдэг штэ те. Тийм утгаар та ерөөсөө энийг ойлгож болохгүй. Энэ сүнсээрээ хамт байна гэдэг энэ үгийн утгыг тайлбарыг би харсан. Энэ юу гэхээр та нарын төлөө би залбирх болно. Та нарын шанал чинь миний шанал байх болно. Та нар юун дээр зовж би тэрний чинь төлөө зовх болно. Би зүр сэтгэлээрээ та нартай хамт байх болно. Санаа бодол минь үргэлж та нарын төлөө байх болно гэсэн утгаар энэ үгийг хэлсэн юм байна. Тэрнээс хүү юу вэ сүнстэй байшин гэдэг шиг те. Энийг сүнстэй өрөө гэдэг шиг те. Юуны сүнс юм болоо Паулын сүнс энэ төр гэл те. Оо яана нөгөө авралын зар тараагч Паулын сүнс үү гэл те. Нөгөө сүнс нь ингээл нэг юм госттой байшин гэдэг шиг нэг юм гүйдэлтэй байшин гэдэг шиг Паулын сүнс хорогдсон байшин нэг ийм зүйлийн тухай огт яриаггүй. Тэр бол чөтгөрийн мэхлэг сүнснүүд байдаг. Тэр бол Есүсийн нэрээр хөөн зайлуулах ёстой муу ёрын чөтгөрүүд байдаг. Тийм сүнснүүд бол харин Паул энд ярьж байгаа би сүнсээрээ та нартай хамт байна гэдэг нь залбирлаараа би хамт байна. Би та нарын төлөө санаа тавих болно. Санаа зовох болно. Та нарын нөхцөл байдлуудыг би анхааралтай ажиглаж байгаа. Тэгээд та нарт итгэлээр өсөх юм бол би тэрийг чинь сонсоод баярлах болно гэсэн утгаар энийг хэлж байгаа. Гэхдээ сонсоод биш хараад би баярлана гэж хэлж байгаа шүү дээ. Харж би баярлалаа гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл харж байгаа юм шиг ярьж байгаа байхгүй юу? Тийм учраас би та нарын төлөө санаа тавьж байна гэж ингэж хэлсэн байна. Тийм болохоор та нар манай монголчууд нэг ингэж ярьдаггүй те. Ер нь барууны хүмүүс бол айгүй их ингэж ярьж байгаа харагддаг кино, янз янзын зүйлсүүд дээр те. Нөгөө хамт байж чадахгүй байгаа ч гэсэн би чамайг орхихгүй. Би үргэлж чамтай хамт байх болно гэл цэрэг мэрэгт явахтаа, дайманд явахтаа ингээл тийм ээ. Нэг тэгж хэлээл ингээл нэг хагцас салж байгаа нэг юм киноны нэг юм хэсгүүдийг та нар хардаг бах те. Монголчууд нэг тэгж ярьдаггүй те. Ер нь Азууд нэг тэгж ярьдаггүй юм шиг байна. Би бодохдоо ер нь монгол хүмүүс бие биендээ нэг тэгж хэлээд байдгийг би ер нь мэддэггүй байхгүй юу. Тэ. Харин барууныхны хувьд болохоор нэг тийм нэг юм ойлголт байдаг те. Тэрний хэдийгээр ингээд хоёр талд байгаа ч гэсэн би үргэлж чамтай хамт байх болно гэж. Энэ юу вэ гэвэл би үргэлж чамайг хайрлах болно. Би үргэлж чиний төлөө байх болно. Чиний төлөө санаа тавьж явах болно. Тийм ээ гэсэн утгаар яг энэ ингээд энэ тэдний энэ харилцааны соёлд нь ингээд орцсон байдаг. Тэгэхээр Паул хэдийгээр өнөөдөр бидний дунд байхгүй ч тэр Колосайчуудын дунд байхгүй ч тэр Колосайчуудын дунд сүнсээр хамт байгаа юм шиг тэрний төлөө санаа тавьж ирсэн. Би танаас нэг зүйлийг хэлье. Есүс махан биеэрээ энд байхгүй ч Есүс бидэнтэй хамт байгаа. Учир нь тэр ариун сүнсээ бидэнд илгээсэн. Есүс ариун сүнсээрээ бидний дунд байна. Есүс биднийг яг харж байгаа. Есүс биднийг итгэл дотроо журамтай бөгөөд Христ дэх итгэлдээ баттай өсөж явааг нь харах юм бол Есүс тэрийг харж Есүс бол баярлах болно.
Тийм ээ. Өнөөдөр бол Паул байхгүй. Харин эзэн бидэнтэй хамт байгаа. Харин бид бие биендээ байгаа. Тийм учраас биднээр дамжуулан эзэн ажлаа хийх болно. Тэгэхээр Паул Колосой болон Лаодикийн чуулганыг Христийн дотор төгс болоосоо гэж хүсэж байсан. Энэ төгс болно гэдэг нь ямар утгатай юм? Тийм ээ? Ямар утгатай юм? Жишээлбэл одоо Майкл Жорданыг бол саксыг бол төгс тоглодог нэгэн байсан гэж ярьдаг шүү дээ. Хүн биш гэж. Энэ бүр яг саксанд зориулсан одоо машин юм уу гэж. Одоо хөл бөмбөгийн 7 удаагийн баллон дорын эзэн Месси юу тийм үү? Лионел Андрес Месси гэх Аргентин тоглогч байгаа. Түүнийг бол одоо ер нь бүр харь гаргийн хүн гэж ярьж байгаа шүү дээ. Дэлхийн хүмүүс хүн биш гэж. Яг хүн ингэж чадахгүй гэж ярьдаг. Тийм чадвартай л байхгүй юу? Яг тэр хүнэлтэй мэдээж. Яг зүгээр тэгжил нэг авьяасыг тэгжил багтаж ярьж байгаа байхгүй тий. Тэгээд тийм одоо хүчтэй тийм. Би юу ярьж байгаад энийг яриа авчих. Төгс байдлын тухай ярьж байгаа тий. Төгс болж байгаа байхгүй юу? Нөгөөс сэдвээсээ гачцсан явж шít. Төгс болж тэр чигээрээ төгсөө яриа явахгүй ч тэр. Төгс байдлын тухай лекц уншиж шít. Эзэн биднийг төгс болоосоо гэж хүсдэг. Тэгтээ төгс болохын тулд юун дээр төгс болох юм? Сагсан дээр эсвэл мессеж шиг хөл бөмбөгийн төгс. Тиймний тухай яриаггүй. Сүнсний төгс байдлын тухай ярьж байгаа. Итгэлийн төгс байдлын тухай ярьж байгаа. Тэр нь хоёр байдлаар илэрнэ гэж хэлж байгаа. Нэг нь та бусдтай хайраар холбогддог хүн үү? Мөн нөгөөх нь та Христийн мэдлэг дотор өссөн үү? Энэ хоёр зүйл бол аюул чухал. Зарим хүнийг аюул гоё хайрладаг, үйлчлдэг мөртлөө Христийн мэдлэг маш маруухан хүмүүс байдаг. Зарим хүмүүс болохоор Христийн мэдлэг нь маш сайн мөртлөө хүнийг ерөөсөй хайрлж сураагүй хүмүүс байдаг. Энэ хоёр туйл руу гажичдаг бид нар заримдаа. Бидний зарим нь асар мундаг юм харилцааны хүмүүс байдаг. Хүмүүсийн дунд орно, хүмүүсийг хөгжөөн, хүний зовлон жаргалыг сонсно, ойлгоно, дэмжин, туслана, урамшуулна. Тэрийг бол зүгээр ядах юмгүй хийдэг хүмүүс байдаг. Энэ магадгүй бас тэр хүний өөрийнх нь өссөн төрсөн орчин, аав ээж, ах дүүнээс нэг шалтгаалдаг байх. Гэтэл зарим хүмүүс амар мэдлэгтэй Библийг нэвч шогт уншицсан амар мэддэг мөртлөө аюу хүүтэн хөндөй зан чанартай хүмүүс үүдэг бас. Хүмүүстэй ерөөсө холбогддгүй хүмүүс бас байдаг. Тэгэхээр төгс болгодоосоо гэж хүсэж ярихдаа Паул бүр дотор нь детальчилж өөрийнхөө Колосайчууд болон Лаодикчуудыг ямар байдалтай өсөөсөө гэдгийг Паул ингэж тодорхой дурдж байгаа байхгүй. За цаашаа одоо 6 дугаар ишлэл. Тиймээс та нар эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигэ түүн дотор алхаж заалгасан ёсороо түүнд үндэслэгдэн байгуулагдаж итгэлээр батчин улмаар талархлаар бэлхагтун. Яа гоё хэлж ин те. Юу чинь заалгасан ёсороо гэж штэ. Заалгасанчлан та нар тийм ээ Есүсийг хүлээн авсан шигэ түүн дотор алхаж гэж штэ. Энд чи итгэлээр амьдрахыг хэлж штэ. Заалгасан ёсороо түүнд үндэслэгдэн байгуулагдаж итгэлээр батчин улмаар талархлаар бэлхагтун. Тэгэхээр итгэлээр бат байна гэдэг бол чухал байна тийм үү? Есүст итгэсэн, яг итгэсэн тэр хэвээрээ итгэлээр амьдарч байгаа бол гоё байна. Хүмүүс ингэж итгэлээр амьдарч байсаа болцсон явждаг. Заалгаад байсан мөртлөө заалгасан ёсоор амьдрахгүй хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр Паул одоо хэлж чинь те та нар заалгаснараа анх Есүсийг хүлээж авсан шиг яг тэр суурин дээрээ үргэлжлүүлэн яваарай. Яг энэ замаараа яваарай гэж. 96 оны үеийг санаж байна. Өмнө говь руу авралын зараар шуудангийн прогонд суугаад ингээд ачаа бараатай нийлээд ингээд шопротлоод явж байгаа шүү дээ бид чинь бүгдээрээ. Нэг нэхний ченж нэг 2 ах байна. Манай тэр прогоны тэр 10 хэдэн хүмүүсийн донд. Тэр 2 бол ерөөсөө зүгээр өмнө говь руу явсан тэр 2 өдрийн турш 2 өдөр явж очдөг байлаа шүү дээ өмнө говь руу. Одоо чи ганцхан өдөр таквал орж байгаа. 2 өдрийн тэр өмнө говь руу явхад тэр прогон дотор тэр одоо манай тэр багийнхан гэж хэлчихье би те. Одоо манай багийнхныг бол ерөөсөө стад инээлгээл ойлуулаад доолуулаад стад тэр 2 ах хүү бол ерөөсөө зүгээр тэр уур амьсгалыг бол зүгээр тэр 2 өдрийн дотор бол зүгээр бадсан. 9 шидийн юм ярьж хүн инээлгээл 9 шидийн юм ярьж бусдыг шоолоод ерөөсөө ярихгүй сэдв алга мэдхгүй юм алга
Тэг мэдхгүй юм байсан ч гэсэн тэрийг ингээд амар хөгийн аргаар ярингуутаа бид бүгд нэр хийдэл инегээл 2 өдөр тэр нэг 2 ахын яриаг сонсч ярьж яснаа хамгийн арын игнэн сууж байгаа энэ 5 залуу та нар ямар ажиллаар явж байгаа ингээл бидрээс харин асуудаг шүү дээ. Өө бид нар Есүсийнхөө ингээл хэлчлээ. Есүсийнх юм байхгүй манайс бахгүй болгосон ирсэн шүү дээ. Та нар Есүс чинь тэгдэм үү ингэдэм үү гэх бидний үхтэл доош нь хийж байна. Бид нар доошоо хийлгээл байгаа мөртлөө хамт инегээл яваад байгаа юм биш үү? Машинаараа хамт инээлдэл дунд нь орсон бид нар өөрсдөө хамт хамгийн гол яриана айгүй хөвгчлөлтэй гоод байгаа байхгүй юу? Өөрсдөө нь доош нь хийгээд ах чинь л тэр нэг айгүй инээдтэй санагдаад инээгээл яваад байгаа. Хийж инээлгэж яснаа. Яг хөө тэр чинь зүгээр нэг доош нь хийгсэндээ ч зүгээр нэг сэдв болчихгүй юу зүгээр. Тий. Тэгэхээр нөгөө ч тэр сэдв дээр дөрүүлэл бидний зүгээр бараг л 2-3 цаг бараг л инээлгэж бидрийг бахан доош нь хийж хамгийн сүүлд яг тэр голны ярьжсэн аханд хэлдэг. За мэд өнөр. Аханд та нарт нэг л юм хэлээ. Наад замынхаа эцсийн үзээрээ та нар. Юм дэрний эцсийн хүртэл явна гэдэг бол чухал байдаг шүү. Мэд өнөр наад замаасаа бити буцаараа гэж хэлдэг юм да харин төгсгөлд нь. Яг энэ яг зүрхнийх нь үгүйсэн байгаа байхгүй. Наана худлаа мяалж яснаа. Төгсгөлд нь тэгээ хэлчихэж байгаа. Тэгээ бид нар бас энийгээд өөртөө нь хөгжөд яваад ахаар мэдээж айгүй тийм гоё ойр санагдсан л та. Тэгэхэд би бүр айгүй гоё тийм ялсан мэдрэмж авч ирсэн. Айгүй гоё санагдчихсэн. Эцсийн үзээрээ гэж. Паул тийм л юм хэлж байна өнөөдөр энд. Тийм ээ? Хүлээн авсан шигээ түүн дотор алхаж, заалгасан ёсороо түүнд үндэслэгдэн байгуулагдаж, итгэлээрээ яа гэж байна. Батчин улмаар яа гэж байна. Талархлаар бялхах тун. Аливаа асуудлыг даван гардаг нэг том арга бол талархал байдаг. Би та нарт энэ сүнслэг нууцыг бүр өнөөдөр бүр чухалчлан хуваалцъя. Та нар эморч байгаа үедээ талархах. Эморно гэж хэлчихвэл баг бүгд ойлгочихж байгаа шүү дээ одоо орчин үед тийм үү. Хүн юун дээр ч эморчж болно тийм үү. Тэр эморлын сэдв бол олон янз байж болно. Гэхдээ тэр олон эморлуудыг даван туулах хамгийн сүнслэг шилдэг арга бол талархал байдгийн шүү. Тэр эморуулаад байгаа сэдвийн төлөө талархах. Эсвэл үнэхээр тэр хэцүү байгаа асуудлын төлөө эсвэл тэр үнэхээр тэр сэтгэлийг чи хөдөлгөж догдлуулж байгаа тэр асуудлуудын төлөө зүгээр бурхан талархах. Энэ бол чөлөөлөгдөх маш том арга байдаг. Энэ бол тухайн асуудлаа эргээр олж харах. Тухайн асуудал чинь буцаад өөр төр чи ерөөл болон ирэх асар том боломж байдаг энэ бол. Тийм учраас аливаа хэцүү санагдж байгаа, аливаа нулимс чинь урсгад хүрж байгаа, аливаа зүр сэтгэл чинь шархрахад хүрж байгаа, аливаа асуудлууд байх юм бол талах. Зүгээр л тэр зүйлийг эзэнд өргөөд энэ зүйлийн төлөө тань талах чинь гэж. Мэдээж баярлж байгаа зүйлийн төлөө ч гэсэн талархна л гэсэн үг. Талархаад ирэхээр бурхан бидний зүрхэнд амар тайвныг өгдөг. Тухайн зүйл маань өөрөө бидэнд бүр эсрэгээрээ ерөөл болдог. Үнэхээр гайхалтай зүйл болдог. Талархлаар бялхах тун гэж хэлсэн. Талархж байгаараа. Энэ бол жинхэнэ итгэлийн хүний амьдралдаа ханддаг аливаа асуудал. Аливаа тохиолдсон зүйлийн төлөө гомрохож суухын оронд, гомдлож суухын оронд зүгээр л эзэн талархах. Эзэн биднийг чөлөөлдөг, эзэн биднийг тайвшруулдаг, эзэн биднийг ивэдэг, эзэн биднийг өрөөдөг. Цаашаа 8 дахь ишлэл уншъя. Хэн нэгэн та нарыг Христийн дагуу биш, харин хорвоогийн язгуур юмс, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэр олзлох үе хэмээн сэрэмжлэх тун. Тийм ээ? Гаж буруу урсгалууд таныг ингээд өөр Есүсийн тухай яриад, Есүс чи энэ байхгүй, тэнд ирцэн байгаа. 144 мянган хүний тоонд багтмаар байна. Али бошуулаач 104 мянган хүн чинь дууслаа. Тэнгэрийн орны хаалга хаагдлаа энэ төр шал худлаа шүү. За яа. 144 мянган хүн чинь юудэчүүдээс аврагдах хүмүүсийн тоо нэгдүгээрт. Хоёрдугаар тэр 144 мянга буюу илчлэлт номон дээр яригдж байгаа тэр олон тоо, олон янзын дүрслэлүүд чинь бүгд бэлэгдлийн шинжтэй гэдгийг ойлго. Гуравдугаарт тэр 144 мянган юудэчүүдийг ярьсныхаа дараа араас нь тоолж баршгүй олон үндэстний хүмүүс цагаан дээл өмсөд найлзуур бариад бурхныг магтчихлаа гэж хэлсэн байдаг. Тэр үгийг гүйцээгээд уншиж байгаа. Тэг юмыг ингээд гүйцээж уншаагүйгээсээ олж төрөлддөг шүү дээ. Ер нь хүний үгийг ч гэсэн тасдаж хэрэглэх юм бол тэр хүний хэлсэн үг айгүй муухай сонсогддог тийм үү? Хүний ярьсан 3 өгүүлбэрээс нэгийг нь тасдаж аваа яриад иж болохгүй зү энэ чинь. Цаашаа уншаа. Учир нь түүн дотор бурхны төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог. Бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн
Түүн дотор та нар төгс болгогдсон. Тэгэхээр төгс болгогдсон гэж байгаа ч тий. Түүн дотор Бурхны төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдгоо гэж хэлсэн байна. Тэгэхээр өөр юу ч хайж явах хэрэггүй. Өөр юунаас ч төгс төгөлдөр байдлыг ирж хайж явах хэрэггүй. Христийн дотор бүх бүрэн дүүрэн төгс төгөлдөр байдал байдгийг. Харин үүн дотроо өсгөөл бод. Өсөөгөө хүмүүс л өөр газраас өөр юм хайж явдаг. Харин Христийн дотор бүх бүрэн дүүрэн төгс төгөлдөр байдал нь биетээр байгаа гэдгийг харж амссан нэгэн өөр юм руу явдаггүй. Хамтдаа Христийн дотор эрх мэдлийн тэргүүн түүн дотор бүгдээ төгс болгогдсон гэдгээ мартаж болохгүй. Ингэж төгс болгогдсон үүн дотроо байдаг. Тэгэхээр ийм болгогдсон гэж Паул өнгөрсөн цаг дээр нэг талаар хэлж байгаач бүгдээ төгс болцсон юм шиг ярьж байгаа. Гэхдээ энэ чинь болоосоо гэдэг утгаар хэлж байгаа байхгүй юу? Болоосоо гэдэг утгаар хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Та нар санаж нэг Монгол толготны 100 эрх нэвтрүүлгээр өвөр Монголын алдарч жүжигчин Чингис хаан киноны Чингис хааны дүрийг бүтээсэн Баасан жуугаа ордог шүү дээ, тий? Баасан жуугаа ороод хоёр охинтой тухайгаа яриад юу болсон ч Монгол хүнтэй суугаараа, муу сайн мууч Монгол хүнтэй суугаараа гэж би хоёр охинтой загтгаа гэдэг Баасан жуугаа ярьдаг шүү дээ. Тэгсэн чинь хажуунаас нь халтмаа Баттуулганы тэгж хэлдэг шүү дээ. Заас муутаан ч юу ах вэ? Сайнтай л суух хэрэгтэй шүү дээ. Үгэн дээр үг хийж штэ тий. Тэгин чи Баасан жуугаа хэлдэг штэ. Энэ амны яриа тий. Мэдээж муу хүнтэй хүүхдээ суулгах хүсэлтэй ямар эцэг их байдаг вэ? Гэхдээ хэл зүг байхгүй юм чинь гэдэг утгаар хэлж штэ. Амны яриа. Муу сайнч Монгол хүнтэйгээ суугаараа гэж хэлдэг чинь муутай ч гэсэн суучраа гэсэн утгаар хэлээгүй штэ энэ чинь. Тэгэхээр энэ чинь Монгол хүн гэдэг чинь хүний хэлж байгаа үгийн үгэн дээр ингээ ажиллаад байвал энэ чинь янз янзын юм ярьж байгаа. Гэхдээ тэр чинь тэр үндсэн сүнс нь хаана явж гэнэ гэдэг ойлгох хэрэгтэй байхгүй. Тийм ээ? Муу сайн ч гэсэн Монгол хүнтэй суугаараа гэдэг чинь юу гэсэн үг юм? Тэгээ сайн Монгол хүнтэй суугаараа л гэсэн утгатай шүү дээ энэ чинь. Тэрнээс тэг муутай ч гэсэн суух уу те гэлтэй ингээл үгэн дээр нь те ингээл хэрүүлэгдэл ингээд дэж болохгүй шүү дээ энэ чинь. Чи тийм утгаар хэлээгүй шүү дээ энэ чинь ойлгомжтой. Тэрийгэ Баасан жуугаа халтмаад батлахт айгүй тодорхой хэлдэг шүү дээ. Энэ чинь амны яриа. Муу хүнтэй хүүхдээ суугаараа гэж хүсдэг ямар эцэг их байдгийг. Аман яриа байхгүй юм чинь бидний хараад нөгөө хилцүг гэдгийг хэлж байхгүй юу. Тэгвэл батлах чимэг болчих. Тэгэхээр Паул энэ дээр хэлж штэ Христийн дотор та нар төгс болгогдсон гэдэг нь төгс болцсон байна гэсэн утгаар хэлээгүй штэ энэ чинь те. Одоо юу ч хэрэггүй юм байна. Би төгс болцсон байна. Та нар Библи чинь намайг төгс гэв штэ. Би төгс байна. Гэтэл үгээр үг хийгээл хэрүүл хийгээл те. Би төгс байна гэл та нар төгс биш юм байгаа згээл. Би төгс мэдүү гэл. Намайг төгс гэсэн. Намайг бурхан төгс гэсэн бахад чи юу вэ гэл ингээл энэ үгийг ингээл яриад хүнтэй хэрүүлээд ингээд иж болохгүй штэ энэ чинь. Төгс болгогдсон гэж хэлдэг чи юу гэсэн үг юм? Энийний төлөө явах ёстой шүү. Ийм байгаарай л гэж хэлж байгаа үстэй. Намайг баг байхад манай өвөө тэгдэг байсан. Өвөөгийн жанжин сайд. Ямар юмны жанжин сайд байх вэ? Гэхдээ тэгээ бурхны жанжин сайд болсон л доо ер нь. Тэр чинь хүүхдээ өхөрдөж л хэлж байгаа шүү дээ. Тэрээс ямар юмныхын жанжин сайд байх вэ тэр чинь тийм биз дээ энэ чинь. Өвөөгийн жанжин сайд гэдэг баахан тэмдэг мэмдэгтэй погомогонтой юм хувц өмсүүлчдэг. Тэгээд тэрийг нь манай нэг хамаатны нэг ах хэл бүр хожим намайг том болсон хойно тэгж хэлж ижүүлээ. Энэ бат очиргаа хүүхдээ нэг шүүшүү жан шиг юм болгочаал дагуулад яв. Тэг хүнд бол шүүшүү жан шиг л харагддаг байсан бахна шүү дээ. Гэтэл өвөөдөө би яаж харагдчихсан бах нь жанжин сайд байгаа байхгүй. Тэг яг үндэ жанжин сайдсаад ах юу ах вэ тэр чинь. Гэхдээ хүүхдээ тийм болоосоо л гэж харж итгэж штэ хүн чинь. Тэгэхээр тэрийг чи бид нар ингээл те би жанжин сайд уу те гэл те. Ингээд ч болохгүй штэ энэ чинь. Үний тийм том ир мондог хүн болоосоо л гэж хүн хүсэж байгаа. Паул дүүл тэгжил ярьж гэн өнөөдөр. Юу гэж ярьж гэн? Бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн түүн дотор та нар төгс болгогдсон. Тийм болохоор яах ёстой? Төгс бүрэн дүүрэн тэр төгс байдал нь Христийн дотор байгаа учраас энэ Христ дотроо л яв. Христ дотроо л өс. Өөр юм хайх хэрэггүй. Анх сурснараа л яв. Заалгаснараа л яв. Анх итгэсэнчлэн үндэслэгдэн суйрлагдаад тэр замаараа л яв гэсэн утгаар нь хэлээд нь шүү дээ. Тэгээ ингэж явхдаа хоёр өнөдөр чухал хэрэгжүүлэлтийг бид хамтдаа сурлаа. Нэг нь хүмүүстэй хайраар холбогдож сур. Хоёрдугаар нь Христийн мэдлэг дотор өс. Та Библийг мэддэг, Бурхныг мэддэг,
сайн мэдээ ярьж чаддаг, хуваалцаж чаддаг, гэрчилж чаддаг, Библийн чинь мэдлэг мундаг байгаад хаанаас нь ч гэсэн ярьдаг, хуваалцдаг, ярьдаг, бусдад заадаг, сургадаг, араасаа дагуулдаг бол воо сайн байна. Гэхдээ та нөгөө талаар хүнийг хайрлаж сур. Тэр заримдаа нэг хэсэг нь айгүй тийм хайрын сайн хүмүүс байдаг мөртлөө мэдлэг муу. Энэ хүмүүс буруу урсгал руу урагдтаа явдаг. Зарим хүмүүс нь амар мэдлэгтэй мөртлөө хүн хайрлаж чаддаг, хүнд үйлчилж чаддаг. Доошоо бууж чаддаг хүмүүс байдаг. Энэ бас муу. Тэг тусмаа таал бууж ирж үйлчлэх ёстой. Тэг тусмаа л бид л бие биендээ үйлчлэх ёстой. Тэгжиж чоолгон Христийн дотор бид төгс болгогдсон гэдэг үг биелэх учиртай болоо. Хамт залбирцгаая. Ерөөсөө эцэг минь бид таны өмнө ирээд залбирч байна. Бүх удирдлага, бүх юмсын тэргүүн Христийн дотор өнөөдөр биднийг та төгс болгосон хэмээн урамшуулж байгаад баярлалаа. Биднийг төгс болгогдсон шүү гэж сануулж байгаад бас баярлалаа. Тэхийн тулд өнөөдөр бид хайраар холбогдсон таны үнний мэдлэг дотор өгсөн итгэл дээрээ баталгаажин заалгаснараа, сурснараа, итгэснийхаа дагуу эзэн Есүс Христийн дотор итгэлээр батжин ураг шахихад минь та бидэнд туслаач гэж гуйж байна. Есүс та энэ чуулганыг хардаг. Энэ чуулган таны өмнө зөв явбал та баярладаг. Би тантай ижил дүрээр өөрчлөгдөж би тантай хамт алхахыг хүсэж байна. Таны зүрхэнд бид яг таны хүслийг гүйцэлдүүлсэн цуглаан баймаар. Баярлалаа эзэн. Өнөөдөр би таны ороос чуулганы хүнний бүрийг та ивэж өгөөч. Энд байгаа хүнний бүрийг үнэн мэдлэг дотор өсгөж өгөөч. Итгэлээр нь батжуулж өгөөч. Заалгасан, сурсан, итгэсэнчлэн амьдрахад нь та туслаач. Учир нь таны дотор бүх бүрэн дүрэн төгс төгөлдрөн бит хэлбэрээр оршиж байдаг илээ эзэн. Баярлалаа бурхан. Мөн таны хайраар бид бас бусдыг хайрлаж чадхад минь туслаарай гэсэн минь. Юудэчүүдийг, юудэ бишүүдийг сул дорой нэгнийгч, бардам нэгнийгч адилхан таны дотор хайрлаж биеиндээ үйлчлэхэд минь туслаарай эзэн. Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. Өдөр хамтаа суулгасаа